Өнөөдөр Монголын медиа салбарт олон улсын түвшний онцлог үйл явдал тохиож байна. Учир нь CNBC Mongolia болон Larisco Media компани Asia Pacific Broadcasting Awards 2026-гийн Digital Transformation төрөлд шилдгээр шалгарч Аз Умханлан бүсийн өндөр хэмжээнд үнэлгээ авсан. Тэгвэл тус шагналын Digital Newsroom System мөн мэдээний автоматжуулалт болоод олон хилт контент үйлдвэрлэл AI суурилсан бодит цагийн орчуулгын шийдлүүдийг үнэлснээрээ онцлогтой. Тэгэхээр энэ талаар бид CNBC Mongolia-гийн цахим шилжилтийн захирал Эрхэн Баяртай ярилцгаж байна. Танд өглөө мэндийг. Өглөө мэндийг. За юунд бас баярын мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр бас Монголын медиа салбарт онцлог үйл явдлыг бол яалтчгүй CNBC Mongolia-гийн дижитал шилжилтийн энэ шагнал байлаа. Тэгэхээр юуны өмнө бас та энэ шагналын онцлог болоод нөгөөдөгөр бас яг одоо хэрэгжүүлж байгаа шилжилтийн тураас нэг товч тайлбар өгөх. За баярлалаа. Тэгэхээр юуны өмнө телевизийн хамт олон болоо энэ Монголын медиа салбарт ажиллаж байгаа одоо дижитал 90 үед одоо энэ контент үйлдвэрлэл бүтээж ажиллаж байгаа энэ бүх салбарынхны одоо бас баяртай үйл явдал гэж ойлгож харж байна. CNBC-гийн контент үйлдвэрлэлийн стратеги бодлогын гол нэг хэсэг бол digital first гэсэн ийм өрөөтэй явж байгаа. Тэгэхээр энэ хөгжүүлэлтийн хүрээнд контент үйлдвэрлэл, контентын хүргэлт, дээрээс нь newsroom system гэдэг ингээд олон чиглэлээр бид дижитал шилжилт одоо орчин үеийн технологийн дэвшлиг илүү их үйл ажиллагаанд нэвтрүүлэх, цаашлаад одоо олон улсын төвшөнд стандартыг хангаж энэ контент үйлдвэрлэлийн энэ салбарт одоо амжилт гаргахаар ингээд ажилласны одоо үр дүн гэж үзэж байна. Тэгэхээр ер нь мэдээж яг энэ цаг үед бол техник технологи эрчимтэй хөгжиж байгаа. Ялангуяа хиймэл оюун суурьтай шилжилтүүд бол дэлхийд даяар нэлээдгүй эрчимтэй хөгжиж байгаа юм. Бас Азаас энэ нэр хүндтэй шагналыг CNBC Mongolia бас авснаар их онцлогтой байна лээ. Тэгвэл ер нь цаашдаа ингээ харахаар контент үйлдвэрлэл дээр яг сэтгүүлчд болоод найруулагч гэдэг юм уу? AI ер нь орлох уу? Энэ тал дээр юу та мэргэжлийн үндийг гэж харж байна. Тэг яг нь ер нь зөвхөн медиа салбар гэлтгүү энэ технологийн 90-100-д бид амьдарч байгаа. Тэгэхээр энэ технологийн 90-100-д бол бүх салбарт энэ технологийн дэвшлүүд хэмэл оюун гэдэг юм уу те. Энэ дэвшлүүд бол одоо үр нөлөөгөө үзүүлээд бид одоо өнөөдөр хэрэглэгч нь болоод үзэгч, харилцагч түншүүдтэй одоо илүү шуурхай хөргөх одоо үндсэн хэрэглүүр болгож ингэж ажиллаж байна. Тэгэхээр яг хуу контент үйлдвэрлэлийн хувьд энэ бол одоо тухайн улс орн бүс нутгийн олон улсын одоо хэрэглэгддэг хэлнүүд дээр суурилсан төвшөнд бол одоо олон улсын медиа маш өндөр хэрэглээтэй байж байгаа. Монгол улсын хувьд гэх юм бол энэ хэмэл оюун энэ контент бүтээх үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгаа гэхээр контентын үнэн зөв байдал, чанарын асуудал, дээрээс нь шуурхай байдалд одоо илүүтэй оролцож байна. Монгол хэлний загварууд бол одоо хувийн болон бусад судлаач эрдэмтэд бүтээж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ маань одоо илүү найдвартай бөгөөд одоо зөв болсны дараа бол одоо тэр орлох тухай яригдах болно. Ер нь бол салбар маань өөрөө технологиор суурилсан хүний хүчин зүйлс гадна технологийн хүчин зүйл төр илүү их суурилсан байдаг учраас одоо Аз намхан далайн бүс нутгийн энэ өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн энэ хүндтэй шагналын цаана бол мэдээж технологи голчилж байгаа. Технологи дээр суурилсан энэ бүтээгдэхүүн үйлчилгээ ялангуяа энэ контент үйлдвэрлэлийн чиглэл маань цаашдаа бол одоо зогсолтгүй үргэлжлэн хөгжин. Тэгэхээр бид нар бол олон улсын түвшинд олон улсуудтай яг нэг гараан дээр байж байгаа гэж үзэж байна. Тэгэхээр энэ бол одоо манай залуучууд энэ контент бүтээгчид маань бол энийг саргуугаар ашиглаж одоо эхнээс үр дүнгууд гарч ирж байгаа хэлбэр нь өөрөө энэ бас энэ шагналын бас нэг онцлог байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр цаашдаа илүү хичээж ажиллах хэрэгтэй. Яг төгсгөлийн бас нэг товчхон асуулт болохоор энэ шагналыг авснараа бас CNBC Mongolia яг Монголын медиа салбарт бас нэгэн бенчмаркийг тогтоолоо гэж харж болох уу? Тэгэлгүй яг хуу мэдээж олон одоо энэ салбар дээр олон одоо сувгууд, олон медиа компаниуд өрсөлдөж байгаа. CNBC-ийн хувьд гэх юм бол одоо илүү олон улсын стандартыг хангах шинэлэг одоо
технологийн боломжуудыг хамгийн түрүүнд нэвтрүүлэх ийм зорилготой байдаг нь өөрөө энэ шагналын бас онцлог. Тэгэхээр мэдээж бусад өрсөлдөгч гэхүүтэй одоо энэ салбарын хүмүүс одоо бас энэ тал дээр мэдээж шаргуу ажиллаж байгаа. Тэгэхээр одоо Монголын медиа салбарын хөгжил олон улсын түвшинд илүү ойртоход одоо бенчмарк болсон гэж хэлэхэд бол болно гэж бодож байна. За танд ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд та бүхний ажилд бас өндөр амжилтыг хүсье. Бид дижитал шилжилтийн талаарх сэдвээр за CBC Mongolia-гийн цахим шилжилтийн захирал Эрхэн Баяртай ярилцлаа.